Зуны халуун өдөр өнгөрч, нар доошилж, хүн бүрийн хүсэн хүлээдэг үдшийн сэрүүн болох үед орондоо орж гэрлээ унтраагаад нүдэ аниугүй юу гинэтхэн танил чимээ сонсогдно. Энэ бол чихний үзүүр сонсогдох шөмөлийн нарийн дүнгэлсэн дуу. Гэрлээ асаахад харагдахгүй хэрэн унтраахад дахиад л дугарна. Харин өглөөс ирэхэд загтнаж улайсан жижиг хэсгүүд биен дээр үлдсэн байдаг. Энэхүү дүр зураг хүмүүрт танил. Цэцэрлэгт хүрээлэн гэрийн тагтан дээр, голын ирэг дээр ганцхан хором тоглох төдийд хаанаас ч юм тэрхүү сүрэг цугладаг. Тэд зүгээр л бидний амьдралыг сүйтгэх гэж бүтээгдсэн өчүүхэн шавж гэж бодогдож болохч энэхүү дүнгэнийн цаана байгаль дэлхийн сая жилийн турш хурцлж наривчлан хөгжүүлсэн хамгийн нарийн төвөгтэй механизм нуугдаж байдаг. Бичлэг эхлэхээс өмнө та лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Энэхүү бичил цусан төрөгч зөвхөн бидний цусыг сороод зогсохгүй, дэлхийн газрын зургийг өөрчилж, бүхэл бүтэн армуудыг өвдөг сөхрүүлж, хүн төрлөختний түүхэндх хамгийн том инженерийн төслүүдийг ганцаараа зогсоож байжээ. Францчууд Панамын сувгийн барилгын ажлыг яагаад хаяж одсныг саний. 19-р зуунд Франц улс хоёр далайг усан замаар холбохоор шийджээ. Панамын сувгийн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө, мянган ажилчид тухайн үеийн хамгийн дэвшилтэй технологиудыг дайчилсан юм. Гэвч ажилчид үе олноороо үхэж эхлэв. Тэдний шар чичрэг болон хумхаа өвчний хүнд хэлбэр үхүүлж байлаа. Эрдэмтэд үүний шалтгааныг намгийн ялзарсан агаар буюу миазмаас болж байна хэмээн буруутгаж, орчин тойронд нь эргэлдэх үе түмэн шавжийг хинч анзаарсангүй. Хуучны архивын тэмдэглэлүүдийг хараад өнөөгийн түүхчид одоо ч гайхширдаг. Тухайн үед эмнэлгүүд халдварын хамгийн аюултай голомт болон хувирч байжээ. Сольгчид өвчтнүүдийг халуун орны шоргоолжноос хамгаалахын тулд орны хөлийг нь устай аяганд хийдэг байв. Тэгтэл тасаг доторх тэрхүү жижиг усан шалбагнууд нь халдвар тээгч, шавж үржих хамгийн тохиромжтой үр уурхай болж хувирчээ. Тэнд өвчин тээгч шинэ үеийн шөмөлүүд төрөн гарч, ус нь авгалтайгаар дүүрч байв. Хүн төрлөختний бардам зан байгалийн хуулийн өмнө дахиад л өвдөг сөхөрсөн нь энэ. Хүмүүс өөрийн экскаватор, гангадаргүй, тооноор нь динамит авчирсан ч эсрэг тал нь үүний хариуд яг таг чиглүүлсэн биологийн зэвсгээр захилд өгсөн юм. Шилдэг инженерүүд агардах үл үзэгдэх хортой уур савсалттай тууштай тэмцэж байх зур бодит аюул эмнэлгийн таазан дээр тайван гихч нь нар шинхийг хүлээж байсан нь тэр. Харин орны байгаль орчныг таньж мэдэхгүйгээр үндэсний агуу амбиц юундаж хүргэхгүй гэдгийг байгаль их инхүү харуулсан юм. Тэгвэл энэ хүн анзаарагдамгүй жижиг амьтан олцоо хэрхэн олдоггүй. Шөмөл биднийг ердийн утгаар нь огт хардаггүй. Түүнд магчин амьтных шиг хурцгаараа байхгүйч бидний амьсгалаар гарах нүрс хүчлийнхий агарт замхралгүй яг л үл үзэгдэх утаа шиг урсгал үүсгэн тогтдог. Энэ нь биднийг унтаж байх хооронд шөмөл нь үл үзэгдэх урсгал амьсгалын химийн мөрийг хэдэн 10 метрийн цаанаас мэдэрдэг гэсэн үг. Мөн тэд бидэнд ойртон ирмэгц хайлтын 2 дугаар шат ажиллаж эхэлнэ. Түүний сахал дээрх жижиг мэдрэгчүүд таны биеийн дулааны зургийг хормын дотор уншиж, хөлсний өчүүхэн төдий үнэрэгч мэдэрч чаддаг. Хаалгаа төвжиж, гэрлээ унтраан, зузаан хүнжилтөө орхон огтхонч тус болохгүй. Бид гаргаж буй амьсгал зүрхнийхээ цохилт бүрээр өөрийн байгаа газрын нарийн координатыг түүнд өөрөө хэлж өгч байдаг юм. Байгаль эхийн энэхүү хувьслын инженерчлэл нь хүн төрлөختний цэрэг, техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг ч хол давна. Хүмүүс бид хэд мэдрэг дулаан дууран өөрөө чиглэгч ухаалаг системүүдийг бүтээхийн тулд хэдэн 10 жилийн турш хэдэн 10 тэрбумыг зарцуулж байхад байгаль их энэхүү төгс локаторыг шүдэнцний толгойн чиний өчүүхэн биет дотор маш хэлбэрхэн багтаасан байна. Бид унтлахын өрөөгөө аюулгүй гэж боддогч энэхүү биологийн байршил илрүүлэгчийн хувьд бид харанхуй дунд тод гихчэн асах гэрэлт цамхаг шиг л харагддаг. Энэхүү шавж орны дээгүүр дэмий дэвж илүү дутуу эргэлт хийдэггүй. Тэд үл үзэгдэх нүрс хүчлийн урсгалыг даган ниссээр таны биеийн дулаан ил гарсан арьс руу шууд чиглэдэг.
Ингээд байгаа олсон шумуул шууд л ажилдаа ордог. Энэ үед бидний боддог шиг зүгээр нэг энгийн зөв шиг хошуу ажилдаггүй байна. Бидний нүдэнд ердөөл ганц нарийн хошуу харагддагч үнэн хэрэгтээ энэ нь хамгаалалтын нарийн хийцтэй хувь юм. Түүний дотор бичил мис заслын ээж бүртэл болох 6 эрт хутаг хөндий гуурснууд нөөдөж байдаг. Шумуул хизээж хүний арсыг хүчээр хатгадаггүй. Тэрээр туйлын юм бай мис засалчиг ажилдаг. Түүний хошууны үзүүрдэх өчүүхэн хурц шүднүүд амьд эсүүдийг зөөлөн холдуулах бөгөөд мэдрэлийн эсийг гэмтэж ширэн уурахгүйгээр хэрэгцээ цусны судлыг алгуурхан хайдаг. Олсон даруйда 2 гол шугам нэгэн зэрэг ажиллаж эхэлнэ. Эхний гуурс нь шарх руу тусгай усамлыг маш хурдан шахаж, хоёр дахь нь бидний цусыг хэмнэлтэйгээр сорж эхэлдэг. Байгаль их энэхүү айлг ритмийг ганцхан энгийн зорилгын төлөө сая жилийн турш наривчлан хөгжилсөн юм. Гэвч тэгвэл яагаад хазуулсан газрын дараа нь тэсхийн аргагүй загтандаггүй гэсэн асуулт маргаангүй гарч ирнэ. Хамаг асуудал өнөөх анхны гуурсанд оршдог. Түүгээр дамжуулан шумуул арьсан доор өөрийн шүлсийг шахдаг. Энэ бол бидний биед гадны уураг, цусны бүлэгнэлтийн эсрэг бодис болон байгалийн эрчимжүүлэгчээс бүрдсэн хүчтэй коктейл юм. Энэхүү ухаалаг нэмэлтгүйгээр бидний өтгөн цус агаарт гарангуутал тэр доороо бүлэгнэж шумуулийн өчүүхэн жижиг шахуургыг бөглөх байсан. Энэхүү холцон ямар ч сааталгүй ажилдаг тул шөнийн зочин 50 холлох зур цус шингэн хിവэр байдаг байна. Харин түүний нисэн од мөгц хүний дархлааны систем огцом ажиллаж эхэлнэ. Бие махбод гадны үл мэдэгдэх бодисыг анзаарч түгшүүрийн харанг дэлтдэг байна. Эсүүд яралтай гистамин даврыг ялгаруулж эхэлнэ. Яг энэ даврал тухайн хэсэгт хаван үүсгэж хатгсан газрыг тэсгийн аргагүй загтандаг улаанцыг болгон хуврагдаг байна. Энэ бол амьд үлдэхийн төлөөх тэмцлийн гайхалтай парадокс юм. Шумуул өөрийгөө нуухын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг. Тэд бидний мэдрэлийн эсийг дэндүү нарийн хуурч чаддаг. Харин бид бие махбодын шархнаас бус харин өөрсдийн дотоод аюулгүй байдлын системээсээ болж шаналдаг. Өөрөөр хэлбэл бидний бие өөрөө тэрхүү өвдөлттэй өрөвслийг өдөөж эхлүүлдэг байна. Бидний бие махбод харийн шүлсний өчүүхэн үлдэгдлийг устгахын тулд ийм хүчтэй эсэргүүцлийн урвалыг өдөөдөг байна. Энэхүү эртний механизм сая жилийн турш ямар ч сааталгүй ажиллаж ирсэн. Тэгвэл дулаан цус бүх шумуулд хэрэгтэй байдаг уу гэвэл үгүй. Энэхүү нөөцийг олж авахын тулд тэдний асар том аймгийн зөвхөн тодорхой нэг хэсэг нь л шунаж байдаг юм. Их шумуулууд бол туйлын гим хоргүй амьтад. Тэд цэцэгт нугаар өдрийг өнгөрүүлж цэцгийн бал бүрэн муудаг бөгөөд хүний цус тэдэнд огтхонч сонирн биш. Харин ийм шумуулууд үчийн бүрийгээр өршөөлгүй ангуучид болон хувирдагч бидний улаан цус тэдэнд өсөглөнгөө дарах хоолт хижээл огтоос биш юм. Тэд нисэх эрчим хүчээ мөн л ургамлын чихэрлэг шүүснээс хангалттай авдаг. Харин өөр амьтны цус бол тэдний хувьд амьдралын чухал бүтээн байгуулалтын материал юм. Амьтны гаралтай агуургийг ахиухан хүртэхгүйгээр ийм шумуул өндгөө бүрэлдүүлж чадахгүй. Тэрээр зөвхөн ирээдүйн үр төлийнхөө төлөө биднийг ангуучилдаг байна. Шин цус байхгүй бол шин үе байхгүй. Байгаль их энэхүү далавчид нийгэмлэгийн үүргийг маш хатуу заагалжээ. Номхон далавчид эр шумуул балжим гарам цэцгийн дээгүүр амар амгалан эргэлдэж байх зур түүний хамтрагч халуун цус толцоохон харанхуйг нэгнгүй самнаж байдаг бөгөөд өнөөх нарийн төвөгтэй дулааны радар бичил мис заслын хутгнууд зөвхөн эм шумуултал заяагджээ. Бүхэл бүтэн төрөл зүйлийн төрөмгийн зан чанар зөвхөн эмгчингийнх нь мөрөн дээр бууж тэрээр омгоо үлдээхийн тулд хамгийн аюултай ажлыг өөрөө үрэх болдог. Тэгвэл эр шумуулууд ирээдүйн өр хүүхдийнхээ дайчин ихийг хэрхэн олдог юм бол хариулт нь биднийг шөнийн нойрноос ирээдэг тэрхүү чимээ нуугдаж байдаг. Эм шумуул секунд тутам 500 орчим удаа далавчаад ивдэг. Тэрээр өөрийн биеийг амьд дуу авааны камертон буюу хөг хэмжигч болгон хувиргадаг байна. Эр шумуулууд өслийг сахлынхаа тусламжтайгаар энэхүү дууны долгионыг алдамадаггүй барьж авдаг. Тэдний антенн нь тодорхой давтамжид тааруулагдсан байдаг тул шөнийн илүү дутуу шуугааныг хялбархан шүүдэг. Тэд харанхуй дундуур энэхүү дуудлагыг чиглэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аюулгууруу тэмүүлж буй мэд нисцгэн. Бид амьдралыг
дандаа өөрсдийнхөө ая тухтай байдлаар хэмждэг. Бидэнд найргүй хоног шаналл, загтансан улаан толгой авчирдаг тэрхүү дох тэдний хувьд хос хоёр биений дуудсан романтик дуудлага юм. Заримдаа хүмүүс бид байгаль их зөвхөн бидний амьдралыг хүндрүүлэхийн тулд бусад амьтдыг бүтээдэг гэж итгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр бичил амьтад ердөөл өөрсдийн амьд үлдэх анхны хэрэгцээг шийдэж байгаа нь. Тэдэнд хүний сэтгэл хөдлөл огтхон ч хамаагүй. Хоёр шөмөлийн богинохон уулзалт нийсэлт тунд секундыг хуваасантай тэнцэх хугацаанд л болоод өнгөрнө. Агарт хийсэн богинохон бүжгийн дараа ир шөмөл цэцэг рүүгээ буцаж, эм шөмөлийн дотор өндөг боловсрох нарийн төвөгтэй процесс ажиллаж эхэлнэ. Амьдралын энэхүү тасралтгүй дамжлагын дараагийн шатанд түүнд заавал ус шаардлагатай болдог. Ингээд ирээдүйнийх ямар нэгэн тогтоол ус хайхаар морддог байна. Их болох бяцхан шөмөлд ямар ч ус байсан хамаагүй. Тогтоол, хувин, эсвэл бүр дугуйны мөрөнд тогтсон өчүүхэн шалбаг байсан ч гол чиглэлгүй өндгөө шахаж, удалгүй авгалдаанууд нь өндөгнөөсөө гарна. Тэд амьдралынхаа эхний хагасыг усан доор өнгөрөх боловч ердийн агаараар амьсгалдаг. Авгалтай усны мандлын нэмгэн хальснаас зүгдэж, сүүлэн дэх тусгай гуурсаа гадагш цохилгоно. Тэрээр энэ байдлаараа өөрөөрөө дамжуулан усыг тасралтгүй шүүж, бичил биетүүдээр хоололдог байна. Амьдрах чадварын ийм гайхалтай дасан зохицох чадвар нь тэдний эсрэг хийх бүхэл бүтэн дайныг ямар ч утга учиргүй болгож байгаа юм. Хүмүүс бид хэдхэн 10 жилийн турш намгийг ширгээж, ой нууруудыг химийн бодисоор хордуулахыг оролцсон. Гэвч өөрсдийн хийсэн үйлдэлүүдээр л энэхүү төрөл зүйлийг өөрсдийн сууц руугаа илүү ойртон нүүхэд хүргэсэн юм. Хүний байгалыг захирах гэсэн дээрэнгүй үзлийг хэлбэрхэн мохож чадах амьд үлдэх гайхамшигт механизмыг байгаль их хэдийн бүтээчихсэн байжээ. Эдгээр шавжид одоо асар том онгон байгаль, зэрлэг орон зай хэрэггүй болсон. Бид өөрсдөө тэдэнд зориулж төгс инкубаторыг барьж өгч байна. Энэхүү систем дулааны үйлрлийн турш ямар ч сааталгүй ажилдаг. Харин зун дуусаж, хүйтэрч эхлэхэд эм шөмөлүүд хамгийн нөмөр нөөлөгтэй нууцлаг газруудыг идэвхтэй хайж эхэлнэ. Тэдэнд хонгил, модны гүндэх, түнхэл, сайн хорогдох байр болдог. Тэд тэнд гүн ойрсолт буюу хөгжлийн төр зогсолтын төлөвч шилждэг байна. Гэвч тэдэнд зүгээр нэг хүйтнээс нуугдах нь хангалтгүй. Эс доторх ус хөлдөх агшиндаа тэлж амьд эдийг дотроос нь хагалах нь зүүн хэрэг. Гэвч байгаль их энэхүү асуудлыг туйлын уран нарийн шийджээ. Шөмөл нь өөрийн өчүүхэн биеийн химийн найрлагыг бүрэн өөрчилж, биеийн чигээ байгалийн антифриз болох глицеринээр орлуулдаг байна. Эм шөмөл шууд хөлдөж, гадуун мөс шиг болж болохч биеийн бүтцэн огтхонч гэмтэлгүй зүгээр үлддэг. Ийхүү шөмөл нь өөрийн биологийн цагийг бүрэн зогсоож, хагас жилийн турш хөдөлгөөнгүй зарцдаг байна. Тэрээр нарны тулан мөсийг дисгэхэд далавчаа дэлгэн бидний цусыг ангуучлах ажилдаа дахин орно. Гэхдээ хаврын цагт тэд нуувчаасаа ганцаар нисэж гардаггүй байна. Тэдгээр амьтад дотроо маш нууцлаг, хамаагүй илүү аюултай зорчигчдыг тээж явдаг нь тодорхой болжээ. Шөмөл бол төгс биологийн агуулга шиг ажилдаг. Түүний өчүүхэн биеийн дотор вирус болон шимэгч хорхоонуудын бүхэл бүтэн айрам нүгдэж байдаг. Хумхаа өвчин, эсвэл халуун орны денге чичирхийн үүсгэгчид ганцхан зорилгын төлөө олон зууны турш өөрсдийн генийг өөрчилж иржээ. Тэд энэхүү шавжийг найдвартай инкубатор болгон ашиглаж сурсан байна. Плазмоди буюу хумхаагийн үүсгэгч нь эзэн амьтныхаа биед үрждэгч түүнд ямар ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бичил биетэн эрүүл чирэг, хөжирхөг хүнийг амархан хэвтэрт оруулж чаддаг мөртлөө хэврэгхэн өчүүхэн шөмөлийг яагаад ч юм бэ хайрлан өршөөдөг. Эдгээр шимэгчид ертөл хазах тэрхүү агшныг хүлээж байдаг юм. Эм шөмөл бидний аль хэдийн мэдэх, өнөөх, бичил мэс заслын иж бүртлээ ажилд оруулж, арьсан доор шүлсээ шахах үедээ тэрхүү химийн усмалтай хамт үнгүү зорчигчдын бүхэл бүтэн цуваг бидний цусны урсгал руу шууд илгээдэг. Энэ үед шөмөл өөрөө юугаарч өвчлдөггүй. Тэрээр сүлдэд сулрахгүй, халуунаар шаналж савахгүй. Шимэгч хорхоо болон тээгч шавжийн ийм хамтарлын өмнө хүн төрлөختн дэндүү арчаагүй эмзэгт байж тарав. Чухам тийм учраас хүмүүс энэхүү бяцхан шавжийг устгах аргуудыг олон зууны турш сэдэж ирсэн билээ.
20 дугаар зууны дунд үеэр хиймчид хариу цохилт өгөв. Галан орны ширэнгэнд тулалдаж буй цэргүүдээ хамгаалахын тулд тэд дээдийг нийлэгжүүлэн гаргаж авчээ. Энэ байдас цэргийн лабораториос маш хурдан гарч бараг бүх шүршигчний үндсэн найрлага болсон юм. Энэхүү хурц цэвэртэй аэрозол нь шавжийг зүгээр л холдуулан устгадаг гэж бид боддогч үнэндээ ажиллагаа нь шал өөр юм. Энэ бодис хэнийг ч устгадаггүй. Тэрээр дайсныхаа хамгийн хүчтэй тал руу цохилт өгч чиглүүлэх системийг нь эвддэг байна. Шүршигчийг хэрэглэсний дараа таны бие агаарыг дулаацуулж зүрхтэн хэмнэлээрээ цохилж та нүүрс хүчний хийгээр амьсгал сайрал байна. Гэвч тэрхүү химийн хамгаалалтын хаалт ийм шөмөлийн сахал дээрх мэдрэгчүүдийг бүрэн унтраадаг. Шөмөл таны нүүрнээс ганцхан сантиметрийн цаана эргэлдэж ямар нэгэн саад байгааг мэдрэх боловч буух зурвсаа огтхонч олж чадахгүй. Өмнөд бус нутгуудад судлаачид аль хэдийн шавжны асар том сүргийг бүртгэж эхлээд байна. Тэд утаа гаргагч спиралаас гарч буй өтгөн хортой утаан дундуурч ажрахгүй нисэж байна. Энэ бол уран зөгнөл биш. Харин биологийн хатуу бодит байдал юм. Шөмөлийн биеийн бүтэц яг одоо бидний нүүдэн дээр өөрчлөгдөж байна. Ердөө 20 жилийн өмнө тэдний илэнц хувхайг найдвартай үргээдэг байсан тэрхүү бодисуудыг шинэ үеийнхэн нь зүгээр л тоохоо болжээ. Шин залуу ийм шөмөлийн мэдрэгч сахал дээрх уургийн бүтэц үйл ялэг өөрчлөгдөхөд л бидний химийн хамгаалалтын хаалт дахиад ажиллахаа болно. Тэд өөрийнх нь өмнө халуун цустай амттай хоол бэлэн байгааг дахин тодгийгч нь олж харах болно. Бид хүн төрлөختөн элт ялагдаж буй зэвсэглэлээр хөөцөлдөх тэрхүү сонгодог уралдааныг өөрийн нүдээр харж байна. Хүмүүс лабораторийн нарийн төвөгтэй томьёо гаргаж авахын тулд хэдэн 10 жил тэрбум доллар зарцуулж байхад шөмөл 100 хэдхэн сарын дотор өөрийн геномыг хялбархан шинжилэн бичиж чаддаг. Бид шинэ үйлдвэр ашиглалтад оруулах гэж мөнгөнөж байх хооронд тогтоол усан дотор тэдний хэдэн 10 үе хурдтай солигддог. Зөвхөн бидний хамгаалалтыг тойрч гарч сурсан дотоод радар нь шинжлэгдсэн тэрэл бодгол амьд үлдэж хоцордог. Бид химийн бодисоор хан босгохыг оролдовч өчүүхэн дайсан маань тэрхүү ханыг цоожиг арга барилаараа арга цан тайлсаар байна. Уламжлалт химийн хорнууд үр дүнгээ алдах тусам эрдэмтэд тэмцлийн тактика өөрчилж шөмөлийн үржих чадварлан цохилт өгөх болов. Лабораторид ДНХ-гийн бүтцийг өөрчилж алдаатай гентэй сая эр шөмөлийг үржүүлэн байгальд сулалжээ. Эдгээр шөмөлтэй үржилд орсон эмэгчингийн өндөг усан дотор агуултай болоод нас бий гүйцэж чадалгүй чимээгүйхэн үрэгддэг байна. Эрдэмтэд нэгч тусал химийн хоргүйгээр халуун орны бүхэл бүтэн арилуудыг бяцхан шөмөлнөөс бүрэн ангижруулж чадсанаа бахархалтайгаар зарлаж байна. Хүн төрлөختөн бүтээгчийн дүрд тоглож байгалийн үндсэн кодыг хакертан амьд амьтны зүүн савинг тугаан төрөлцөөлийг устгах механизм болгон хувиргав. Гэвч энэхүү амжилт нь бидний хязгаар хаана байх ёстойг эргцүүлэхэд хүргэж байна. Хэрэв шөмөл химийг энэ эртний төрөлцөөлийг дэлхийн хөрснөөс бүр мөсөн арчвал экологийн тэнцвэрт байдал маш аюултайгаар нуран унана. Усан дотор байж шөмөлийн авгалтай бол мянган төрлийн заагаас жарахайн үндсэн хоол тижэл болдог бол нас бий гүйцэн шөмөлүүд сарсан багвах сон мэлхийний өдрийн заг болдог. Харин хүүтэн тундрын шөмөлийн асар том сүргэн сая нүүдлийн шувуудыг өөртөө татдаг бөгөөд тэд ангахануудаа ямар ч зүдрэлгүй цадгах байгаль ихийн асар том үнгүй зог болж өгдөг байна. Хэрэв байгалийн энэ гайхалтай тэнцвэрийг алдагдуулж өчүүхэн шөмөлийг бүр мөсөн устгавал хойд туйлын амьдрал зарцаж эзгүй зэлүүд мөсөн цул болон үлдэнэ. Түүгэрч барахгүй гол мөрний загас жарахаа хомсдож ой хөвч шуудын жиргээгүйгээр уйтгартай нам гүмд автах болно. Байгаль дэлхийд илүүдэл зүйл гэж үгүй бөгөөд бидний үзэн яддаг шөмөлд хүнээс нүүсэн өөр нэгэн чухал үүрэг заяажээ. Гим хоргүй эр шөмөлүүд цусыг огт сонирхдоггүй. Тэдний цорын ганц тэмүүлэл бол цэцгийн бал бүрэн юм. Зүгий, хидгэн, тэсэж чадамгүй хойд туйлын богинохон зүүн чухамхүү шөмөлөл тайгын гол цэцэрлэгч болдог байна. Тэд үслэг сахал нарийн хөлөндөө цэцгийн тоосон цэрэг тээж явдаг бөгөөд тэдний тус дэмгүйгээр тундрын ховор цахирмаа цэцэг хизээж дэлбэгэнэ чадахгүй юм. Бид амьтдыг ашигтай, хортой гэж өөрсдийнхөөрөө хуваадагч байгаль ихэд тийм ялгуурлал үгүй.
Шөмөл хүний хувьд шөнийн өршөөлгүй ангууч байж болохч байгаль дэлхийдээ орлуулашгүй өдрийн хөдөлмөрчин юм. Хүн төрөлхтөн гол мөрнийг эргүүлж, уулыг нөхөлж, өөрсдийгөө дэлхийн эзэд гэж үнчилсэн ч ердөө 2 мг жинтэй бичил шавжны өмнө тогтмол хүчин мөхөсддөг. Шөмөл бол өлөг гөрвлийн мөхөл, мөсдөлхийн 90 үеигч тэсэж гарсан амьд үлдэхийн туйлын шилдэг бүтээл юм. Тэд биднийг хэлбэрхэн мөхөөж чадна. Биологч Томас Айснер шавжнууд дэлхийг өвлөж авахгүй. Тэд яг одоо үүнийг эзэмшиж байгаа хэмээн сануулсан байдаг. Энэ үртэл сонссон танд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарж, сэтгэгдлийн үлдээн subscribe хийхээ битгий мартаарай.